Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ сая манай Сэмчнуа нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч та бүхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон JICA олон улсын байгууллагын Монгол хүний эрүүл мэндэд хийсэн судалгааны тайлангийн нэг хэсгийг бас та бүхэнд танилцууллаа. Бид нар ер нь бүгдээрээ л нийтээрээ яг энэ сүүг хэрэглэх юуны хувьд насанд хүрсэн бидний хувьд ч гэсэн дутагдaltaй байгаа юм л. Монгол хүн дунджаар нэг 80 г хэрэглэж байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дунджууд 400 г 400 мл-ийг хэрэглэх ёстой мэл. Тэгээ бид нар нэг насанд хүрчээр нийтлэг нэг буруу ойлголт өгдөг сүү хэрэглэх насанд хүрсэн зохимжгүй энэ төргээд тэр фри лактоз буюу лактозгүй сүүг ер нь бол нийтээрээ хэрэглэж ээж тэр кальц бусад юмнуудаа нөхөж явах ёстой мэл. Бид нар тэр хүүхэд байхаас эрүүл мэнд гэдэг хичээл орж байгаагүй учраас бид нар энэ төрлийн ойлголт мэдлэг ингээд дутуу яваад байгаа. Тэгэхээр дараа үеийн хэдүүлээ яг бас өөрсөн шиг ийм эрдэс тэжээл, шим тэжээлийн дутагдaltaй байлгахгүй гэдэг үүднээс энэ төсөл хөтөлбөрийг манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдах эмэгтэй төлөөлөгч нар санаачлаад ингээд бид дэмжиж ажиллаж байгаа. Ирэх жил бол бид нар 1-ээс 12 дугаар анги хүртэл нь сүү уулгая гэж бодож байгаа. За нэг хоногийг нь бол дандаа ээж аауд энэ яагаад царгаад энэ юуг нь жоохон багсгачаач. Ирэх жил ер нь 1-ээс 12 дугаар анги хүртэл уулгая. За би захирлуудтай ярилцчиж яг хөтөлбөрөө эх оны төсөө батлахтаа бүх захирлуудтай ярилцчиж ахлахангийнханд ямар байдлаар өгөхгүй дунд болон багангийнханд ямар байдлаар өгөхгүй гэдэг ярилцаж шийдэ гэж байна. Тэгэхээр одоо миний дэвшүүлж байгаа санаа бол сүүний үйлдвэрүүд ингээд өөрсдийнхөө хариалсан сургуулиуд дээр сүүний ийм автоматуудыг байршуулжуул яасан юм бэ? Тэгээ хүүхэд ингээд завсарлагаанаар ангиуд нь зохицуулж штэ. Нэгийг аваад цаг тэдэн минутаас ингээд гараад өөрсдийнхөө аяхтай халуун бүлэвтэр сүү ууждаг. Тэгээд нөгөөх нь ийм баяжуулсан сүүний үйлдвэр буцааж авчирс нөгөөхөө сав юмнуудын солиод өгдөг. Ийм байдлаар яваад хөвшүүл яасан. Тэгээд тетрапакийн илүү зардал гаргаад хог хаягдл үйлдвэрлэхгүй байх. Хоёрт нь хүүхдүүдийг бүгдээ аягаа угааж хөвшдөг, аягаа авч явдаг нэг ийм юуруу сургал. Одоо би жишээлбэл хүүхэд байхад бид нар аяга авч явдаг л байсан. Манайх чинь 48 дугаар сургууль 86 7 онд би яг санахтуул бүгд шилэн сканта тэрийг гялгар утанд хийцэн очиод гарч угаагаал өдрийн цай илүү юу өгдөг байсан бидэрт. Одоо бол хүүхдүүдэд ийм саруултаа болон төр хугацаанд юугаараа явж байна. Энийг нэгдүгürt хэдүүлээ шийдье. Ярилцж байгаа шийдье. Иргэжлүүл энэ байдлаар явъя. Дээдлийн 12, 11, 10 дугаар ангийн хүүхдүүдэд эсвэл купон байдлаар өгөөд ойролцоох кофе шопуудад орж зөвхөн кофе шопоос сүү авах зорилттой байдлаар өгөөд сургууль дээрх тэр автомат терминалуудын ачааллыг бууруулад ийм байдлаар шийдвэл яасан. Энийг захирлууд хоорондоо зөвлөдөд одоо бид нар тарьцсангүй хугацаа 2027 оны төсвийг бид нар энэ оны 11 сарда багтаж батлах учраас энэ хооронд хэдүүлээ ярилцаж шийдэл гаргая гэж. Хоёрдугаар сүүний өөрийнх нь бөөний үн ч гэсэн буурах магадлал өндөртэй савлгааны нэмэлт зардалгүй байхаар ингэ шийдье гэж бодож байгаа. Тэгээ ер нь нэг хөтөлбөрийг хэрэгжүүлвэл бүх үе шатын хэдүүлээ ингээд зураглалыг гаргаж байгаа явъя гэж үзээд би ихний ээлжинд үндэсний сүүний үйлдвэртэй бүгднтэй нь уулзчлаа. За сая ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хувьсгалын хүрээнд бол манай улс бол үнэхээр хүчрхэг сүү боловсруулах үйлдвэртэй болсон юм. Бараг нэг үйлдвэрлэлд дангаараа одоогийн Монгол улсын хэрэгцээг хангана. 5 үйлдвэр тавуулаа 5 Монгол улсын хэрэгцээг хангахаар ийм үйлдвэртэй болсон юм байна. Гэтэл эдгэрт нийлүүлдэг үнэний гарцсан бас яг энэ хэмжээнд ялангуяа өвлийн үйлдвэрлэлд хүрэхэрэг байгаа юм. Тэгмээд би сая барьцаанд очиод фермерүүдтэй жижиг том фермерүүдтэй уулзчлаа. Тэгээ сая бид нар хэдэн төгрөг тавьчлаа. Тэгээ энэ 3-4 сард бүх фермерүүдэд бид нар хот орчмын фермерүүдэд бүр хүссэн хэмжээгээр нь үнийг нь аваад өгч. Тэгвэл дахиад нэг асуудал үүсчээ. Үнэний идэх юм
Өнөө чинь юу идсэн хэмжээгээр л юм өгд юм бэ. Тэгэнгүүт бид нар эх жил бол хот орчмын эрчимсэн мал аж ахуйн тэжээлийн ургамал босчуулалтын системд одоо хөнгөлтэй зээл олгоё гэдэг. Тэгээ хот гэдэг бол ерөөсөө бүх юм л одоо шийдэж явах хэрэгтэй юм байна л да. Энэ хүнсний хангамжаас тэр агуулга нөгөө зойрооч тэр одоо бусад бүх юмнуудаа шийддэг л ийм организм юм байна. Тэгээд энэний нэг хэсэг нь сүү мах. Сүү мах бол хот орчимд одоо ер нь хөөрхийн боломжоор фермерүүд ингээд бас боожж байгаа юм байна. Би сая сонгоны архны 21-р орооны Марцад гээд хоршоо 17 малчныг нэгтгсэн хоршооныхонтой уулзлаа. Тэг үнэхээр боожсон байна. Тэг жилийн борлуулалтын орлого нь бараг 3 тэрбум хүрээ явж байгаа юм байна. Тэгэхээр одоо тэдэрт ингээд дахиад жоохон бустер тун хийчихээр энэ асуудал ингээд шийдэгдээд ээж аауд нэг зүйлийг шаардаад байгаа хэвээр та дэсчихсэн. Яг үнэний сүүг ишүүлгээд байгаа хэвээр. Тий. Тэгэхээр энийг ингээд бид нар цогцоор нь шийдэж болох юм байна гэдгийг та бүхэнд өнөөдөр хэлье. За хоёр дахь миний өгөх гэж байгаа би сүүгүүл ингээд та ойлгоцлоо гэж бодож байна зү. Тэгээд хэдүүлээ намар хичээлийн шинжил эхэлсний өмнө юм уу хойно нэг бас нэг уулзалтууд хийгээд би та хэдийн зовлон жаргалуудыг нэг сонсоод эх жилийн төсөвдөр ямархуу одоо засвар шинжилгээ ажлууд хийгдэх үү гэдэг юмнуудаа ярих гэж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 85 сургууль цэцэрлэг баригдаж байна. Энэ жил нийслэлийн төсөвдөр дахиад шинээр 14 сургууль цэцэрлэг тавьсан. Ингээ үндсэндээ 100 сургууль цэцэрлэг. За энэ хоёрыг нийтэд нь хангахад бидэрт багш боловсон хүчний бараг 2000 орчим багш боловсон хүчин шинээр бий болно хэрэгтэй. За би бол нийслэлийн төсвийн ойрын 3 жилийн төлөвлөлтийг одоо яг өөрөө хариуцж гаргаж байгаа нь энэ 100 сургууль цэцэрлэгийг дуусгаад дахиж шинээр нэмж 2028 оны төсөвдөр нийслэлд огт сургууль цэцэрлэг тавихгүй. Би ийм төлөвлөлтөй явж байгаа. Одоо бид нар хуучин сургууль цэцэрлэгүүдэд тордох, засах, шинжлэх, урсгал болон капитал засваруудыг хийх энэ чиглэл рүү цаашдаа хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэх гэж байна. Тэгээ та хэд намайг ер нь гадарлах. Би ер нь нөгөө нэг сонгонд байсан учраас хаана дутагдaltaй тэр хэсгийг ингээд нэмэгдүүлээд энэ нь хамрах хүрээнд ингээд болно гэдэг ингээд ерөнхий хардсан учраас нийслэлийг би одоо том зургаар нь тэгж харж байгаа. Хоёр дахь том асуудал. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа сургууль цэцэрлэгүүд бүгд дампуурч байгаа. Одоо эхнээс нь бид нар дандаа авч 12-ыг авч шинээр хийлээ, 62-ыг шинээр авч нэмж хийлээ, тэр хороод 1-р хороолын арын дэмжийг авч хийлээ, Баян зүрхийн аль сургуулиуд гэж хэлээ. Яам уг нь танаа яам уг нь тендерийн яам биш байхгүй юу? Бодлогын яам. Энэ Монгол улсын боловсролын бодлогыг тодорхойлж шинэ инновац технологиг нэвтрүүлэх энэ чиглэл рүүгээ явах ёстой. Харамсалтай сүүлийн бараг хэдэн 10 жил боловсролын яам тендерийн яам болоод өртсөн. Тэгээд тендерийг одоо яаж авч өгүүлцдэг? Нөгөө яам дээр зарсан тендерүүд нь дандаа хугацаанд дуусахгүй хайчдаг. Тэгээ мөнгө нэмээ суучдаг. Тэр одоо тэр бүх баасуудыг бид нар цэвэрлээ явж байгаа. Би Наранбаяр хэлсэн. Одоо энэ 85 дээр нийтдээ хэдэн тэрбум дутагдaltaй байлаа? 103 тэрбум төгрөг тавьдаг шүү дээ. Гэтэл улсын төсвөдөр 26 тэрбум төгрөг тавьсан. Магадгүй энийг бид нар хойдон баасын цэвэрлэе. За хот өөрийнхөө 14 дахиад шин тавьсан юунуудаа бид өөрсдөө хийгээд дуусгачихна. Зарим нь худалдаа авалт хийж байна. Тэгээ би бол энэ жил нийслэлийн хэмжээний тендерийг 4 сарын 1 гэхэд дуусгах ёстой гэдэг ийм хатуу зарчим барьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар өчигдрийн миний авсан мэдээлэлээр нийслэл өөрийнхөө тендер зарлалтыг 60% хүргэсэн явж байгаа. Одоо өнөөдөр чи 2 сарын 9-ний өдөр шүү дээ. 60% хүргэсэн байна. Би бол энэ сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ дуусгаад сургууль цэцэрлэг дахиж хэдүүлээ байшин барих тухай одоо ойлголтоо бүр мөсөн мартыг. Хоёрдугаарт нөгөө хүүхдийн тоо буурч эхэлж байгаа мөчлөг. Одоо энэ 26 27 оноос эхэлж байгаа. Нөгөө 90-ад оны баг төрөлтийн үеийн 2006 он хүртэлх баг төрөлтийн үеийнхний ээж аавуудын хүүхдүүд ээж аауд нь тоонцоо учраас хүүхдүүд нь тоонцоо. Одоо бид нар юу руу явах вэ гэхээр сургалтын чанар агуулга гэдэг зүйл рүүгээ хэвлүүлээ. Явъя. Тэгээ би
дүүргийн боловсролын энэ хэлтсүүд энэ төр өөрсдөө санаачлуудаа гаргаж ирээрээ. Надад сонгоныхон саналуудаа тавьсан. Одоо сонгоны хайрхан дүүргийн хуучин ирээдүйн цогцлборын 6 сургуулийг 2 цогцлбор сургууль болгосон. Одоо нэг цогцлбор сургуулийн бүхэлд нь 100% нөгөө 5 дугаар ангиас элсэл тавдаг математикийн гүнзгийрсэн сургалттай сургууль болгож өөрчлөйгээд би зарим нэг хүмүүст үүрэг даалгавар өгсөн явж байгаа. Арын дэнжийн сургуулийг ашиглалтанд оронгууд ачаалал хуваагдаад ингэ явчихна. За баруун бүсэд энэ сонгогдсон их хурлын гишүүн санал тавьсан сонсголоо юу орбит орчимд хятад хэлний нэг том гүнзгийрсэн сургалттай сургуулиуд байя гэд. За дараагийнх нь нэг тавьсан санал надад юу ирсэн гэхээр энэ Сэлб гэж шинэ хот бид нар барьж байгаа. 27 онд багтаага дуусгач. Энэ 5 сургууль байна, 3 хөтөлбөртэй сургууль байна. Эхнийх нь одоо бид нар энэ хавар тийшээ хүүхдүүдийг шилжүүлэх гэж байна. Нөгөө би нэг спортын улсын орооны харьяа спортын төрөлцсөн сургалттай сургуулийг хот өөрийнхөө одоо ивэл гэх юм уу мэдэлд авъя. Тэгээ бид нар бүх одоо хэрэгсэл юмар нь даа. Тэрийгээ Сэлб төв дээр тавья. Дахиад IB гэдэг нэг хөтөлбөртэй сургуулийг Сэлб дээр тавья. Дахиад нэг одоо хувийн сургууль өөрөө бас тавья гээд төр хувийн түншил явж байгаа. Ингээд 14,000 хүнтэй газар 5 сургуультай түүний 3 хөтөлбөртэй болохоор тэр хороололд оршин суух сонирхол өдөөлт илүү төрхөөр байгаа гэсэн агуулга. Тэгээ би бол бусад дүүргүүд дээр яг энэ зүйлүүдийг хэдүүлээ хэрэгжүүлж эхлэе. Одоо хэдүүлээ анхдагч хэрэгцээ буюу 2 жилийн дотор сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаа ингээд шийдчихэж байна. Одоо энэний дараагийн юу чанар. За тэр аж ахуй ажил бол болно. Тэр нэг бодог шоох яах юмнууд бол болно. Тэгэхээр та хэдээс санаачлууд их чухал. Санаачлууд их чухал. Би амар түвшин дараад энэ 100 сургууль цэцэрлэгийг ямар богино хугацаанд хэдүүлээ дуусгах вэ гэдэг дээр бидний эхний юм явж байгаа. Ингээ нөгөө хүчил одоо юу нөгөө ачаалал тэнцвэрж байна. Зарим газрууд ер нь 20-ээс 30 он гэхэд эдгээр бүгд орчих юм бол анги дүүргэлт бүр маш цөөхөн болно. Би 2016 онд их хурлд 76 дугаар тойрогт сонгогдоод яхад Хишгмаа багш тэр хавийн бараг бүх хороодуудыг хариуцсан ганцхан сургууль байсан. Тэгээ бид нар энэ хооронд 3-4 сургууль нэмээд ингээд ачаална гэд дороо тэнцвэрчсэн юм л. Уг нь тэр үед бүгд яг энэ бүх тойргууд яг ингэж жигд явсан бол өдөөд бид нар ингээд хожимдсан ухаар шиг ингээд одоо хойноос нь нөхөж сургууль цэцэрлэг ярих юм зүйл биш байх ёсгүй байсан. Хоёрт нь бидний нэг том алдаа бол газаргүй гэдэг нэг юм айдас байсан шүү дээ. Тэнгүүтээ нөгөө гадна талд нь л өргөтгөлүүд нэмээ шаваад идэг. Тэнгүү тэр бүсэд очих түгжирлийн нөлөөлөл улам л нэмэгдээд байна. Уг нь энийг ингээд тархах ёстой байсан. Дээр нь бид нар ингээд нэгээс 12 жилийн боловсролыг нэг дор олгодог энэ тогтолцооноос уг нь бас болмоор байна. Одоо боловсрол дээр айгүй хэцүү болсон. Бид нар асар үнэтэй юм баахан барилгууд барьсан учраас одоо цаашдаа зугуухан нөгөө цогцлбор сургууль байдлаар ингээд шилжилт хийм юм бэл. Америкийн боловсролын тогтолцоо тус тусдаа баг сургуулийн тогтолцоо тий дунд сургуулийн тогтолцоо гэх ингээд тус тусдаа явдаг. Тэнд багш нар нь илүү нэг төрөл чиглэлийн багш нар илүү чадварчаад явдаг. Энэ л тогтолцоо байсан юм байлээ. Би одоо ингээд хотын дарга болоод айгүй олон нөгөө салбарууд ойлгохыг хичээгээд ингээд ажиллаж байгаа. Тэр хэдүүлээ олон зүйлгүйгээр ихний ээлжинд нэгэнд ихлүүлсэн баригдах энэ зүйлүүдээ шийд. Одоо энэ хамгийн хүндрэлтэй юм нь бол шинээр энэ нэгтршил ихтэй энэ ингээд чигчсэн. Одоо энэ манай энэ яарм гэсэн. Баахан барилга барьсан. Энэ хавийн газрыг байгаль орчны тухайн үеийн сайдар зараад идээд явцсан. Тэгээ барилгын компаниуд авилгаа өгөөд автсан, энийгээ барьцсан. Одоо бариад л энэ цаашаа. Тэгээ дунд нь сургууль цэцэрлэг юу ч байхгүй. Тэгээ бид нар энэ чинь хаануул дүүргийн 23 дугаар хороолоо. 23 дээр бид нар 2-3 сургууль цэцэрлэг шийдэж нэг энэ ачаалын энэ хойдлын 34 өдрийн ачааллыг бууруулъя гэдэг ийм төлөвлөгөөтэй явж. Өөрөөр хэлбэл бид нар дандаа нөгөө хүмүүсийн хийсэн бантан цэвэрлэж явах ийм ажлууд хийж байна. Тэгээ энэ бол нэг удаа үргэлжлэх нь гайг баха гэж бодож байна. Тэгээ энэний дараагийн үе шатвал хэдүүлээ тэр бодлого нөгөө хөтөлбөрийн агуулга руу анхаармаар. Тэр мозаик гэдэг нэг хөтөлбөр явж байгаа юм байна шүү дээ.
Тэгээ тэрийг багш нараа сургаж дадлагжуулах мөнгө төгрөг байгаа юм та хэд. Тэгээ энэ танаа энэ бодлогоорж байгаа боловсролын газрын тэр энийг бодж байгаа юм амар үнэтэй тийм юу авцсан юм билээ шүү дээ. Би нэг танилцуулгыг үзсэн. Програм авцсан. Тэр мозаикын тэгээ уг нь монгол хэл мэл дээр хөрвүүлэгдсэн юм л шүү дээ. Тэр ингээд анги болгонд дэлгэцийн тавиад багшийн сургалтанд суучвал хүүхдүүдийн сургалтын чанар манар шал ондоо төвшөлд очихоор юм билээ шүү дээ. Гэхдээ энийг ингээд яг өөрөө деталь руугаа хэдүүлээ орж иж ийм авсан юмнууд өчтөчнөө олон жилийн ийм програм юмнууд ингээд дарагдаал үргэлжлэл. Тэгээ нэг энэ рүүгээ анхаарч би амар түвшин тэр мозаикыг хэдүүлээ яг тэр сургалтын хөтөлбөрийн гаргах багш нарыг чадваржуулах юмнуудыг тусад нь яг энэ дэр бүр нэг тусдаа хэдүүлээ анхаараа өөрсдөө. Тэгээ тэр ангиудыг одоо болж өгдөгөл тэр мозаикд зориулсан хөтөлбөрийг явуулахад бэлэн дэлгэц мэлгэцтэй болмоор. Цаан чи Казахстан OpenAI-тай гэрээ хийгээд бүх ерөнхий боловсролын сургуулийнхаа сургалтын агуулга хөтөлбөрийг OpenAI-аар шинжилүүлж шин. Тэгээ бид нар энд ухамтаа л ингээд нөгөө нэг юугаа яриад тэгэл одоо би та хэд ярих бүх зовлон гэж манай нэг гадна сантигийн юу манай нэг дээврээс ус хоожод байгаа гэдэг. Тэгэхээр энийг үл хэдүүлээ би та хэдэд айгүй тодорхой хэллээ. Яаманда асуудлаа сайн тавьж. Миний өөргөл энэ 100 сургууль цэцэрлэгийг 20 одоо 2-3 жилийн дотор бүтэн дуусгах гэдэг дээр нэгдүгээр фокус хий. Хоёрдугаар тэр мозаик дээр чинь илүү жоохон анхаарал тавиад тэрийг хөгжүүлэх юм бий. Гуравдугаар би та хэдэд хэллээ бусад дүүргийн боловсролын хэлцүү тэр нөгөө төрөлцсөн сургалттай байдал одоо тэр зарим сургууль дотор бүтцийн өөрчлөлтүүд хийгээд энэ сургуулийг математикийн болгоё. Энэ сургуулийг юу болгоё гэдэг энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Монголоор дүүрэн одоо инфлюенсерүүд болчихлоо шүү дээ. Чи улсыг авч явахын тулд инженерүүд хэрэгтэй шүү дээ. Математикийн сонгонд одоо сурсан хүүхдүүд шал ондоо байдаг шүү дээ. Асуудалд ханддаг, цаашаа амьдралдаа ханддаг хандлага нь өөр байдаг. Тэр одоо яг энэ чиглэл рүү хэдүүлээ нэг жоохон явмаар. Тэр хятад Орос гэдэг хоёр зүйлийг би үл дэмжин шүү. Хятад хэлний төрөлцсөн сургалттай, Орос хэлний төрөлцсөн сургалттай сургуулиудыг бий болгох тал дээр англи хэлний төрөлцсөн сургалттай. Яг тэгвэл бид нар чи энэ хоёр өршөөсөө нүүхгүй гэж би боддоо шүү дээ. Салаад нүүж явж чадахгүй байх. Зарим танаа салбарын сайд нар бол нүүхээр маягийн баруун нэг одоо сурталтаад байдیں۔ Би бол нүүж чадахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хоёртойгоо харьцах дараагийн үеийн болсон хүчнүүдийг бид нар одооноос бэлдэж төрүүлэх ёстой. Энэ 162 бол би дараагийн хэдэн болсон хүчин гарна гэж бодож байгаа шүү дээ. Одоо хэд дэх жилдээ явж байгаа лээ? 4 дахь жилдээ тийм. Ингээд энэ хүүхдүүд бол унган орос хэлтэй болоод ирэхээр чинь одоо Оросын ихтэй сургуулиудад хөтөлбөртөө сурна. Ирээд энэ Монгол улсын харилцаа, гадаад харилцаа, бизнес эдийн засгийн харилцаанд явна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ олон жилийн энэ нэг биеиндээ худлаа ярьдаг, худлаа тийм попордог энэ юмнууд одоо болоод яг хөрсөн дээрээ буугаад асуудлаа бодтойгоор шийддэг энэ зарчмаар би захирлуудтай харьцъя гэдгийг хэлье. Амар төвшин хоёр амар төвшин одоо энэ бүх сургуулиуд орж ирэхэд тэгээд дэлгэцэн дээр хэдүүлээ нэг симуляц хий. Өөрөөр хэлбэл 2028 онд нийслэлийн боловсролын нэг ангийн дундаж дүүргэлт ямар байна? Ахлах дунд багаар нь дээр нь нэмээд тэр цэцэрлэгүүдийн хүртээ хэмжээнийг харах хэрэгтэй. Одоо сүүлийн хэдэн жил над руу хүн ярихаа болчиход байгаа шүү дээ. Цэцэрлэгт оруулж өгөөч хүүхдээ гэдэг. Хуучин ч ерөөсөө яг нэг 8 сар 20 эднээс хойш ерөөс завсар зайг уцдаг. Одоо ингээд энэ бол ингээд ханж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг аймгийн нэг сумыг хүүхдүүдэд манайх боловсролын ам хүчээр 320 хүүхдийн сургууль толгож бариулж байгаа шүү дээ. Уг нь тэзүүг нэгээд тэр сургуульд 100 хүүхдийн л эрэлттэй бол 100 хүүхдийн техник эдийн засгийн үндэслэл сургуулаад түүн дээрээ тендер зарлаад тэгээд төлхөр гардуулах нөхцөлтэй бол барилгын компани чухалаг юм шийдэн мөнгө чимнэгдэх байхгүй. Бидний өнөөдөр ерөөсөө асуудлаа ингэж хэдүүлээ бодтойгоор ханддаг энэ чиглэл рүү одоо бас хэдүүлээ шилжмээр байна гэдэг зүйлийг нэг хэлье. За өөр чин захирлуудад надаар өгөх мэдээлэл юу вэ?
За захирлуудын санал бодол сонсон тийм үү? За эхлээд сүйтэй холбоотой юм эсвэл ер нь нийлүүлээд яг үг хэлэх захирлууд гараа өргөчээ. Би өдөр нэг уулзалтай байгаа. За хин ишмаа өгш алтан сөхөө ийш гарч ирээд зогсчихыг. Тэгээ хэдүүлээ энэ хүмүүсээрээ таслах уу? Асуулт үг саналаа. За тэгвэл та гарч ийшээ. За гар. Энэ ерөөсөө тэгж тоо хязгаарлаагүй шүү. Тэгээ яг зэгцтэй манайхан нэг ярьж эхлэхээр бүгд гараад байдаг шүү дээ. Тэрийгэл хязгаарлаа гэж байгаа. За ийшээ гараад зогсчих. Сургуультай холбоотой бүх юмыг хэдүүлээ нийттэн сонсчих. Зарчмын 3 саналыг л би хэлье. За нэгдүгээр энэ орон сууцчлуулах асуудал дээр залуу багш нарыг нэг анхаарч одоо бас дэмж ажиллаач. Одоо залуу багш нар орон сууцнд ороход байрны урьдчилгаа бараг 70-аас 100 сая болцсон. Өнөөдөр тэр залуу багш нар тэр урьдчилгааг өгөхөд бол үнэхээр одоо хүнд байгаа. Энэ дээр та нэг анхаараач. Ялангуяа тэр түрээслээд өмчлөх орон сууц дээр залуу багш нар бол одоо энийг л одоо жоохон хүрээгийн дэлэх арга байдаг лүү гэсэн ийм асуулт бол байна. Хоёр дахь асуудал бол сая одоо цалин хөлсийг нэмлээ гэж нэг сүр дүүлэн болсон. Яг гар дээр авж байгаа цалин бол тийм одоо нэг бүр амьдралд одоо бүр өөрчлөлт өгцгөөр тийм хэмжээнд бол нэмэгдэж чадаагүй боловсролын салбарынхан бол сэтгэл дундуур байгаа. Хүлээж авч үгийг нь сонсож бас ажил төрлийнхээ талаар энэ сайхан сүүн дархлаа хөтөлбөрийн талаар ингэж ярьж байгаа засаг дарга түүний тамган газрынхандаа маш их баярснаа илэрхийлье. Би 76 дугаар сургуулийн захирал Баяр Жаргал гэдэг хүн байна. Сонгон хайрхан дүүргийн Баян хошуу байрлалтай. Тэгэхэд манай Баян хошуу бүсүүл одоо Баян хошуу хөтөлбөр орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжээд зам харгуу тэгээд одоо орон сууц гэл маш сайхан зөвлөд хийгдсэн бодитоор харагдаж байна. Дээрээс нь бас нөгөө олон сургуулиуд баригдлаа. За одоо Нямбатар даргад өөрөө угаасаа мэдэж байгаа 4 сургууль 5 сургууль байдаг байсан Баян хайрхан бүс одоо 13 сургууль болсон. Манай 76 дугаар сургуулийн хувьд бол одоо 67 дугаар сургууль манай хоёр бол төвшин сургууль байсан. Тэгээ одоо ерөнхийдөө бол 13 сургууль бий болжээ. Өнгөрсөн хичээлийн жил гэтэл 168 дугаар сургуулийг 169 дугаар сургууль одоо 171 гэх мэтлэнгээ олон сайхан сургуулиуд баригдсан учраас Баян хошууны хүүхдүүдийн ачаалал бол буурж байна. Гэсэн хэдий ч гэсэн бас нөгөө Баян хошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй холбогдуулаад тэнд бас нөгөө эко ногоон хөтөлбөр төсөл хэрэгжсэн 8 орон сууц баригдаад захиалагчийн захирагчийн ажлын албаныхан одоо эхний ээлжинд 5 орон сууцаа хүлээж авч байгаа гэдэг энийг сонсоод маш их баяртай байгаа. Гэсэн хэдий ч гэсэн одоо хүний амьдрал агуу юм болохоор тэн дээр бас нөгөө шилжилт хөдөлгөөн дээрээс нь орон сууц авж байгаа гих мэтлэнгээр хүмүүс ахиж нэмэгдэж байна. Манай 76 дугаар сургууль 2 хичээлийн байртай одоо 3 дахь хичээлийн байр буюу хичээлийн веб байрны өргөх төлөв баригдаад ерөнхийдөө сүүлийн үед жаахан зогсон байдлаа ковидоос хойш мөнгө санхүүгийн асуудалтай ингээд байж байдаг. Ер нь бол бараг 90% гүйцэтгэлтэй голомт construction хийх компани одоо юугаар яамны захиалгаар баригдсан юм барилга маань одоо нэг 500 сая төгрөгийн асуудал дээр зогсчод ингээд байж идэг. Энэ асуудлыг нь 24 оны төсөвтөө суулгаж өгсөн боловч 500 саяас дээш болоод одоо дахин тендер зарлана гэсэн ийм маргаан өрнөсөн учраас 24 оных юунд бол одоо чадаагүй татагдсан. 25 онд одоо энэ нийслэл рүүгээ шилжиж ирсэн гэсэн ийм сураг сонссон. Тэгээ манай дарга энэ дээр бас нэлээдгүй их ач холбогдол өгөөд бас тууштай маш зоригтойгоор шийдэж өгнө гэдэгт найдаж дахин танд бас сонсгоё. Ягаад гэвэл энэ орон сууцнууд ашиглалтанд ороод ирэх юм бол манайх өнөөдөр бас л нөгөө 3 ээлж рүүгээ төхөөд ирэн дарга түүнийг гэртээ дургуугаас өөрөө мэдж байгаа хүн энийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Гэхдээ бас сануулж идэхгүй энэ том айдыг удирдах явж байгаа хүний хажууд бас орхигдож гээгдчих вэ гэж л дахин яриад байгаа юм. За та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Баянзүр дүүргийн 84 дахь сургуулийн захирал гант болох гэдэг юм байна. За манайх сүүлбэрийн талаар энэ ярьж байгаа учраас манай сургууль 2065 хүүхэд одоо сүүл хөтөлбөрт хамрагдаж 67 хүүхэд одоо сүүний одоо ухгүйгээр ингээд судалгаа гаргаад ингээд ном журмаараа явж байгаа. За миний хэлж байгаа асуудал бол одоо нэг том төсчий бас бид нартай бас нэг хөргөн бэрхшээлтэй байгаа асуудал байгаа. Энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу энэ секс дугуулгын төлөлт гэдэг бол хүүхдийг хөгжүүлэх, бие удирдлагыг хөгжүүлэх, эрүүл мэндэд хамгаалах арга барилыг эзэмшүүлдэг ийм чухал зүйл байдаг.
Тэгээд энэ хүүхдийн энэ Улаанбаатар лиг гэдэг одоо энэ тэмцээнүүд явж байгаа. Тэгээд энэ эрхийн төлбөрийг маш их авах юм. Бага нас нь 100 мянга, дунд нас нь 200 мянга, ахлах нас нь 400 мянга гэдэг. Тэгээд нэг сургуулиас одоо олон баг орохоор нэлээ их хүн гарч байгаа. Тэгээд хоёр баг орохоор л ингээд сая төгрөг. Тэгээд сургуулийг өгөөч гэдэг ингээд ирдэг. Бид бас тэрийг өгөх боломж олцоо байхгүй. Захирлууд мэдж байгаа. Тэгээ энэ дээр одоо бид бас энэ тэмцээн уралдааны зохион байгуулалтаа сургуулийн заалуудыг одоо шууд ингээд тавьдаг. Сургуулийн заалан тэмцээн уралдааны зохион байгуулдаг. Энэ яг бас танд ингээд дуулгах гэж байгаамаа. За баярлалаа. Сургуулийн захирал Алтан Сүх байна. 67 дугаар сургуулийн хажуудад дуурын зух ажиллагааг болсон нэг төлөв саалалтанд тэрэн дээр бид хоёр нэг лайв хийсэн улс даяараа намайг харсан байлээ. Тэрийг зогсоол болгож өгсөнд баярлалаа. Тэрний зураг төсөв хийгдэж байгаа. Тэгээд тэрийг ахаад бүр боловсон болгочих юмсан. Тэгээд биднүүдийн хамгийн багш нарт ялангуяа захирлуудад тулгарч байгаа асуудал нийгмийн асуудалтай холбоотой хамгийн бага цалинтай байна. Тэгэхээр зэрэг та нэг зоригтойхон шиг шийдвэр гаргаад энэ захирлуудад эдээс дэш шал ажилласан бол туристүүд эзэмших орон сууц өгнөө гэж зарлчаач яадгийн одоо авилга өгж ийн гэж хэлнэ үү юу гэнэ хамаахгүй. Энэ бол айгүй чухал шийдвэр шүү. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн захирал Үлзэн иш байна. За тэгээ би хаан урд дүүргийнхаа захирлуудын ерөнхий сүү хөтөлбөрийн талаарх бас саналыг нэгтгэж хэлье гэж бодож байна. За манай хаан урд дүүрэгт бол нийтдээ одоо 26 улсын сургууль байгаагаас ер нь бол 300-аас 2700 хүүхдэд хаан урд дүүрэгт сургуулиуд бол сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За манай сургууль бол 2700 гаруй хүүхдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хичээлийн 3 байранд, өөрийн 2, түрээсийн 1 байранд. За ингээд бидэнд одоо ямар асуудлууд үүсэж байна вэ гэхээр ер нь бол сүүн дархлаа хөтөлбөр бол үнэхээр гайхамшигтай сайхан хөтөлбөрөө. Энийг бол бүх төвшөндөө дэмжиж, сайхнаар хүлээж авч байна. Энэ дээр бол сургууль бид нар бас одоо хөтөлбөрийн үн цэнийг ач холбогдлыг ойлгуулахын төлөө маш сайн одоо мэдээллийг өгч ажиллаж байна. За ингээд хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бол одоо бид байгаа бүх боломжуудаа маш сайн ашиглаад ингээд ажиллаж байна. Жохон асуудлууд байна. Энэ юу гэхээр цөөхөн сургууль хүүхэдтэй ч гэсэн агуулга сав муутай жишээлх юм бол захын одоо хороодлын сургууль 5956 гэдэг ингээд сургуулиудад бол нөгөө 3 хоногор 3 удаа 7 хоногт 1 удаа таталт хийхээр энэ дээр бол хадгалалт хамгаалтын асуудлууд. За манайд гэхтэл одоо 3 хоногт 7 хоногт 1 удаа таталт хийхэд 2700-аад хүүхдийн сүүг хадгалахад бол маш их бэрхшээлтэй байр талбай агуулгах хэсгэлээд. За нөгөө талаасаа бол бас нөгөө одоо эхний ээлжийн зүйлүүдэд бас бидэнд бол бэрхшээл учрахыг ойлгож байгаа. Гэхдээ бас нөгөө бас арай эртний одоо бас үйлдвэрлэсэн сүүнүүд их жишээтэй энд бол бас бэрхшээл үүсэж байна. Нийслэлийн засаг даргын одоо тамгын газар за хүнс хөдөө аж ахуйн газраас бас бидний сургуулиудаар яваад бидэнтэй одоо энэ нөхцөл байдлын талаар санал байдлыг бодлыг солилцоод байж байгаа бодит байдлаа танилцаад явсан. Энэ бол маш их зөв зүйтэй байлаа. Бидний болж байгаа болохгүй зүйлүүдийг яг төлөөлөл ирээд ингээд явсан. Тэнд бол асуудлуудаа нарийн сайн хэлээд ингээ явуулсан байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол бидэрт жоохон бэрхшээл байна. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн маань одоо анхаарал бас засаж залруулах зүйлүүд дээрээ бас анхаарлаа хандуулж өгөөрэй. Тэгээ бид бол болохоор одоо энэ сайхан санаачлагыг бол хэрэгжүүлэх ажлыг харин эх хичээлийн жилд 1-ээс 12 дугаар ангидаа хэрэгжүүлнэ гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан одоо саналыг маш их баяртайгаар хүлээж авч байна. Тэр нь бол засаг даргын төрөний хэлсэн одоо нөгөө сав баглаа бодлоос татгалзах тал гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан санал байна. Тэгээ бид бүхэн одоо тал талаас хамтраад дэмжиж энэ ажлыг бас эх хичээлийн жил эхлэхэд бүгдөө ажил хэрэг болгож одоо ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Тэгээ энэ сайхан санаачлагуудыг гаргаж байгаа нийслэлийн засаг дарга Нямбаатар таны одоо баг хамт олон чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. 151-р сургуулийн захирал Хувьзээ байна. За, сонгын архын дүүрэгт байрладаг захын гэр оролдлын хүүхдүүдэд олон улсын Кембрижийн боловсрол олгох зорилгоор дүүрэг мотын дараа таны одоо бас дэмжлэгээр ингээ байгуулагдсан сургууль маань бол үйл ажиллагаагаа амжилттай явуулж одоогийн байдлаар 6-аас 8 дугаар ангид 245 хүүхэд Кембрижийн боловсролыг эзэмшиж энэ жил 8 дугаар анги төгсөж байгаа 81 сурагч 5 сард олон улсын
Кембрижийн чекпоинт шалгалтыг өгөхөөр амжилттай бэлтэж байгаа гэдэг зүйлийг танд нэгдүгээрт нь дуулгая. За хоёрдугаарт нь бол энэ сүүн дархлаа хөтөлбөрийн лист хот маань дэмжсэнд бол үнэхээр их талархалтай байна. Энэ хөтөлбөрийг бол нөгөө жижиг 10 сургуулиар сонгогдож хэрэгжүүлсэн нэг сургууль нь манай сургууль байгаа. Тэгээ 2 жил манай 1-9-р ангийн сурагчид одоо 7 хоногт 3 удаа сүү авсан. Бид бүхэн нүүбийн хүүхдийн самтай хамтраад одоо яг зүүн талдаа байрлаж байгаа 104-р сургуулийн хүүхдүүдтэй бол эрдэс амин дэмий, дэ кальци, ясны сэргийлтийг, кальц магний ингээд маш олон судалгаануудыг хийгээд манай хүүхдүүд маш сайн үзүүлэлтээ гарч ирсэн шүү. Ийм маш сайн дата манай сургууль дээр байгаа гэдгийг бас нэгдүгээрт нь хэлье. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн яваа иргэдийн урлын төлөөлөх сүнжтмаа танд дэмжсэн хотын дарга Нямбатар танд одоо нийт бас тэр оролын сурагчдын өмнөөс халуун талархал илэрхийлж байна. За та бүхний өдрийн мэндийг төвшүүлье. За би нийслэлийн ерөнхий боловсролын Сүхбаатар дүүрэгдэх 131-р баг сургуулийн захирал Дулмсран гэж хүн байна. За нэгдүгээрт нь бол өнөөдөр одоо ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц орон тооны асуудлыг ерөөсөө шийдэхгүй байгаа. Энийг шийдэж өгөхгүй бол цэцэрлэгийг шийдсэн. ЕБС-ийн болохоор одоо яамнаас бол явцсан гэдэг. Тэгээ сангийн яамн дээр очиж гацаад байгаа мó. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэд мэдээж 3-4 яамны дундын асуудал баг. За энэ ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн асуудлыг шийдэхдээ зарим нэгэн ажил үйлчлэгийг заавал сургууль дээр байлгахгүй бол одоо үйлчлэгч бол байхгүй хаа арга алгаа сургууль дээр ялангуяа баг сургууль дээр. Гэтэл цахилгаанчин слесэр гэдэг хүмүүсийг бол нөгөө нийтлэг үйлчлэгээний маягаар тэднийг бол одоо дүүрэг дээр нь төвлөрүүлээд дуудлагаар бид тэр үйлчлэгийг авдаг байдлаар ч юм уу явж болох юм. За энэ мэтчлэн энэ асуудлуудыг шийдээд энэ ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны асуудлыг шийдэж өгөөч гэдэг асуудлыг нэгдүгээр асуудал болгож тавья. За сайн байцгаана уу 52 дугаар сургуулийн захирал Цэран байна. За миний бие бол 23 дугаар сургууль сургалтын менежер хийж байгаа. Тэгээ 2017 онд 52 дугаар сургууль томилогдсон ирсэн. Тэгээ 2018 оноос эхлээд 23 дугаар сургуулийнхаа e-copy болоод хятад хэл болон солонгос хэл англи хэлний гүнзгэр төрөлсөн сургалтыг одоо болохоор төрөлсөн сургалтыг явуулж гэлсэн. Одоо ингээд бараг 6-7 жил болж байна. Нийтдээ 550 гаруй суралцагчтай хятад хэлийг төрөлсөн. За өнгөрсөн жил манай 2 ангийн хятад хэлний 70 гаруй хүүхдээс 70% нь хятад хэлээр явсан. Зөвхөн суралцах биш эцгийгээ өгүүлдэг. За солонгосоос яг адилхан 32 хүүхэд төгсний 70% нь л солонгост топика өгөөд бас тэтгэлгээр явсан. Ийм давуу талаагаа. За эндээс гадна бол би одоо хүнзийн төв буюу Хятадын элчин сайдын яамны харьяаг хүнзийн төвдөө хамтран ажиллаад нэлээд олон сургуулиудыг энэ хичээлийн өнгөрсөн хичээлийн жил бол 32 дугаар сургууль маань хятад хэлийг төрөлжүүлсэн. За одоо энэ жил одоо ингээ манай нийслэлийн 10 гаруй сургуулиуд маань бас эх хичээлийн жилээс төрөлсөн сургалт эхлүүлгээд тэгээ сайн дурын ажилтан одоо багшийг одоо авчирч өгөхөөр ингээ хүнзийн төвдөө тохиролцсон байгаа. Энэ бол жоохон хувийн маягтай болчиход байгаа. Та тэгээ түрүүн маш гоё санал хэллээ. Тийм учраас би та бүхний бас ингээд холбоод уулзуулаад өгчүүд энэ бол жоохон аль бие осны болоод бас одоо нэг хувийн гуйлтын биш бодлогын төвшөнд очих байхаа гэж бодож байна. Тэгээ та бас энэ цагаа бас товлоод өгөөрэй. Дамраа дарманаас мэдчихэж байгаа болохоор эргээд хариу өгөх байхаа гэж бодож байна. За тэгээ амжилттай баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би нийслэлийн 20 Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн захирал Гэрэлмаа гэх хүн байна. Би сүүн хөтөлбөртэй холбоотой нэг ганц өгүүлбэр санал одоо хүсэлт хийлье гэж үзсэн юм а. Одоо нийслэлийн хэмжээнд 6 тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд 1-ээс 12 дугаар ангиас нийт сурагчид маань үдийн хоод сайнд одоо хамрагддаг байгаа. Тэгээд энэ сүүн хөтөлбөр бол нөгөө 1-ээс 5 дугаар анги бага ангиуд байгаа. Тэгэхээр одоо жишээд манай сургуулийн тад хүүхэд маань сүүн хөтөлбөрт хамрагдаад талд нь хамрагдахаа болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон асуудал гарч байгаа учраас нийслэлээс буюу орон нутгаас хөгжлийн бэрхшээлтэй энэ 2000 гаруй сурагчдыг бүгднгийн энэ сүүн хөтөлбөрт хамруулж өгөх тал дээр ингээд хүсэлт гаргаж байгаамаа. Ялангуяа дунд ахлах ангийн нийт бүх сурагчдыг сүүн хөтөлбөрт хамруулж өгөөч гэж санал хэлэх гэсэн. Тэгээд та бүхний амжилт хүсье баярлалаа. За үг хэлсэн бүх захирлуудад баярлалаа. Би яг нэг өөрийнхөө яг мэдгэл зүйлийг хэлээ. Сая эхний ээлжин дандаа байртай холбоотой асуудлуудыг ярьлаа тий. Захирлуудыг нэг байртай болгочооч.
олон жил ажилласан энэ эрэм дараалалаар боловсролын салбар зүтгэснийг үнэлээд тэгээ түрээслээ дөнгөжлөх байр шийдүүл яа гэм бэ гэдэг нэг зүйл ярьлаа зөв. За хоёр дахь нь залуу багш нарыг 34 дугаар сургуулийн захирлууд бүр ийм нэг сургуулийн орчимд өргөж байгаа орон сууцудаас ийм хэдэн байр худалдаж аваад тэгээд өрөө карма өрөөгөр нэгэ шийдүүл яа гэм бэ гэдэг. Энэ бас их тийм шинэлэг санаа гаргаж байна тий. За дараагийнх нь болохоор ер нь нийтдээ багш нарт залуу багш нарыг дэмжсэн орон сууцны хөтөлбөрийн явал гаргуул яасан бэ гэсэн ийм 3 санаа агуулга гарлаа гэж ойлгож байна. За ногоон орон сууцсан дээр ч гэсэн ярьлаа. Баяр жаргал захирал тэр бүх хүмүүс тэр баян шөнө юугаа ер нь энэ багш нартаа өгүүл яасан бэ гэсэн ийм зүйл ярьж байна. Тэгээ би та хэдэд яг үнэнгээсээ л хэлье. Зарим нь боломжтой, зарим нь боломжгүй. Энэ манад нөгөө ипотекийн их усүр гэж маш дутагдaltaй. Яагаад манад ийм ипотекийн их усүр дутагдaltaй гэвэл бид маш ядуу улсын иргэд ядуу улс учраас манад одоо ийм хөрөнгөний зах зээл дээр үйл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гаргаад түүнийг моргежийн ипотекийн их усүр болгож ийм сонирхолтой гадны хөрөнгө оруулагч байдгүй. Яагаад гэвэл манай ханш инфляц жилд 10%-аар суларч явдаг. Гэтэл бид нар тэрнээс доогуур хүүгээр буюу 6% хүүтэй 8% хүүтэй иргэдэд зээл олгодог. Тэгэхээр ямар ч эрүүл оюун ухаантай Монгол улсын барилгын салбарт одоо ипотекийн ийм бүтээгдэхүүн гаргах ийм шийдвэрийг гадны банк хинч гаргахгүй. Одоо энэ манай хэрэгжээд байгаа мигтер хэрэгжээд байгаа төслүүд чинь дандаа татаастай явж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэг зах зээлийнхээ одоо юунаас зах зээлийнхээ үндсэн дүрмийг зөрчиж байна. Манай энэ захирлууд ер нь бидний энэ нийтийн тээврийг хэрэгжүүлж байгаа, төлөвлөж байгаа, эхлүүлж байгаа бодлогуудыг яг би мэдж байгаа байх гэж бодвол ярихгүй болгоо шүү дээ. Тий. Туулын зам эх жилийн наадам гэхэд ашиглалтанд орно. Баруунаасаа зүүн тийшээ хэдүүлээ ямар саадгүй явдаг болно. Тойрог зам бид нар нэг 28 онд оруулъягээд энэ 3 сарын 1-нд тендер нэг гэж байгаа. Энэ хоёр орчих юм бол Улаанбаатарт 50% төгжрөхгүй. Энэ дээр нэмэх нь Таранбайны 2 шугам, метроны 1 шугам, дандаа хоорондоо холбоотой дүүжин тээврийн 2 шугам, BRT-ны 1 шугам гэдэг ингээд төлөвлөсөн байж. Тэгээ хүн гэрээсээ гараад яармаг орохын тулд заавал одоо машин барих шаардлагагүй. Тийм учраас яг үнийг хэлгээд би зогсоол болгоныг төлбөртэй болгож иж нөгөө автобус руугаа нийтийн тээвэр рүү явдаг хандлагыг би болгож иж хэдүүлээ явна. Энэ хүүтэнд одоо тэгээд даарч агаар төгжирсэн ч хамаагүй машинтайгаа явъя гэдэг л ийм хандлага. Тэр бас тэр хүмүүсийг буруутгаж болохгүй. Ягаад гэвэл бид нар нийтийн тээврийнхээ эко дид үтсийг бүрэн шийдэж чадаагүй энэ олон жил явцсан учраас автобусаар дан нийтийн тээвэр шийдэгдээгүй хоорондоо холбоос нь ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Одоо бидний энэ төлөвлөлтүүд одоо жишээлбэл Сэлбээс гараад евро 5 шаардлага ороход урагшаага Таранбайнд 3 буудал суугаад тэрнээсээ доошоо метронд ороод 5 шарынхаа евро очиж гэдэг юм. Аль болох хүнийг дааруулахгүй цагаар нь явуулдаг ийм л одоо дид үтсийг л бүрдүүлэх гэдэг ингээд амганда хичээж ажиллаж байгаа. За би тэр нөгөө нэг цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл энтрийг яам өөрөө хариуцах ёстой ажил дээр би яг шулуухан хэлэхэд оролцож боломжгүй. Ерөнхий сайд надад бас нэг орон нутгийн нэмэгдэл шийдвэл яасан. Хот өөрөө яг улаан гэрэл нь асцсан бүх дид үтсийн хөрөнгө оруулалт руугаа нөгөө бүх бодлогоо чиглүүлсэн явж байгаа үед бид нар дээр ийм том ачаа өрөх юу одоохондоо гарч ирэхгүй. Энэ ойрын одоо 2028 он хүртэлх бид нар чинь нөгөө төлөвлөлтүүдээ хийсэн. Тэдэн онд гадаад бонд төлнө, тэдэн онд дотоод бонд төлнө, тэдэн онд ингэн гэдэг ийм зарчимтай явж байгаа. Гэхдээ та хэдэд хэлэхэд дотоод бондуудаа бид нар бүгдийн төлөөд 26 онд төлж дуусах 200 тэрбумынхаа бондыг төлөөд дууссан. За тэр цалингийн нэмэгдэл энтрүүд ёстой одоо яг л багш нар нэлээд бухимдалтай байгаа гэдэг нь хөдөө орон нутгаар их хурлын дараа ерөнхий сайд явж ирээд бүгд хилжээлээ. Сайн бидрийг хуурсан. Тэ хуурсан. Ингээ бодит ерөөсө бид нар дээр нэмэгдэл ирсэнгүй гэдэг ийм зүйл яригдчихил. Нийтийн биеийн тамир бол нийтийн биеийн тамир. Тэгээ тэр хүүхдүүдээс нэгч төлбөр авахгүй тэр заалныхын төрөөс юуны мөнгийг яг ийм тэмцээн зохиож байгаа тохиолдолд засагт нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгнөөс гаргадаг байдлаар би өөрчлөлт хийж зохион байгуулъя. Тэр ерөнхий улс орны сургуулиудын заал маалыг
одоо ашиглалт энтрийг хүндрүүлдэггүй төлбөртөө заалмаалууд дээр хийдэг ч юм уу нэг ийм агуулга маягаар хий. Сая Баянгол дүүргийн нэг захирал зайлуул энэ заалны мөнгнөөс болсон гэдэг үстэй. Тэ. За тэмцээний зардлыг бүр энийг амар түвшин бүр маш тодорхой дараагийн юм дээр шуурхаа дээр үүргэжүүлээд захирамж гаргая. Дараагийн дугаар сүү хадгалах агуулах энийг одоо Сэмчтмаа оргил хоёр явж ин яг юунуудаар ингээд нэг тойрч үз. Тэгээ тэр сүүний үйлдвэрүүдтэй бид нар бас уулзна. Хонсон одоо таталтаа одоо төгшөөгөр нэг энэ төр татвалд болмоор байна. Тэр юунда тааруул бид нар худалдаа өгч штэ. Худалдаа өгчүүд өөрөөхөө хэлснээр за чи тийм байхгүй би өнөөдрийнхөө 3 удаа хувааж аав. Тий. Энийг одоо зохицуул үгүй бол танахыг болоод өөр сонголт штэ. Өөр дараагийн үйлдвэртэй харьцна. Тэр аутсорсинг хийх вэ штэ. Хэдэн сургуулиудын дунд нэг цэвэрлэгээний компани ажиллах гэдэг нэг гоё зүйл ярьж штэ. Би энийг яамд туршиж үзсэн юм аа. Энэ болдгүй. Яагаад гэвэл штэ одоогийн тэр үйлчлэгч нарт зарцуулж байгаа зардлаас илүү өндөр тарифтай байлгаж аутсорсинг компани амьдрна. Би хууль зүйн дотоод хэргийн яам цагдаагийн ерөнхий газар хууль зүйн үндэсний хүрээлэн энтрийг бүгдийг би ч бас нэг саваг хүн үзлээ шүү дээ. Ингээд явъя гэсэн чинь энэ хэдэн үйлчлэгчнэрээ байлгасан хамаагүй хямд өгөөд найдвартай мэл. Тий. Энэ болохгүй мэл. Яагаад тэр тариф нь их өндөр одоо Англи, Франц энтрүүд байж болж байгаа. Можаан ч гэсэн аутсорсинг хийж дийлэхгүй. Бид нар одоохондоо тарифаа удах хэрэгтэй. За хангаа отгон дээр би анхаарч байгаа. Хангаа отгоны тэр нэг том газартай аж ахуй нэгж байгаа. Тэрийг бид нар та нар тэгвэл өөрсдөө барьцгаа. Тэгвэл бид нар худалдаж авъя гэсэн. Тэгээ ер нь баг хангаа отгоныг шийдчих юм бол бидний энэ ингээд 100 сургууль цэцэрлэгвэл дахиж юм хийхгүй болно. Би захирлуудад яг төвчээл гэж хэлэх гээд байна. Сая тэр 34-ийн захирал манай хажуудалд юм нэмчий гэд. Танаа энэ сургууль 9 сарын 1-нд орно. Эний дараагийнх чинь дараа нь орно. Тэгээд тань дээрээс ачаал чинь 2 дахин хохроод явчихна. Тэгээд дахиад бид нар энэ хавьд нь яг төвлөрөл үүсч байгаа газарт нь дахиад сургууль төлөвлөхгүй л ингээд нэг хуучнаараа юм нэмээд байдаг юм аа болиё гэж. Аюу хурдан шийдэгчтэй юм билээ. Би бас энийг шийдэж байгаа нь харсан үний үед хэлэхэд захирал тэгж бодож байна. Харин би таны тэр залуу багш нарыг дэмжсэн нэг хэдэн байрууд худалдаж авах биш те. Тэрийг хэдүүлээ нэг судалдаг. Гүй нийтийн байр хэрэггүй. Амраа нийтийн байр ингээд социализмын юм одоо болцоо юу. Зүгээр тэр яг сургуулийн хажуудалд нэг хэдэн байр хөөслөд тэр нь нийслэлийн өмчт байж байдаг. Залуу багш нар нэг тодорхой амьдралын нэг 2-3 жилээ тэндээ даван туулаад тэндээсээ гараа явцдаг байдалтай ийм юмыг судж үз. Энэ бол айгүй хямдхан шийдэлтэй. Эхний ээлж нь залуучуудыг их нэг асуудлыг шийдчих. Амар төвшөө. Энийг тэмдэглэж ав. За тусгай хэрэгцээд хүүхдүүдийг бид нар төсөвдөр иргэдийн хурлын тогтоолд энэ нэг жижигхэн өөрчлөлт энэ бүлгийн саналаар цагаан сарын дараа болох юм дээр оруулчих. Тэр нэг хэдхэн сургууль. Саяны захирал чинь 29-ийг хөлөө. 25%. За тэгэхээр тусгай хэрэгцээ цөөхөн сургууль. 29-ийн захирал байна уу? Бид нар 29-ийг бүтэн капитал засвар шинжил хийж өгсөн шүү дээ. Тэр мэдсэн те. Дотор байртай нь янзалж байгаа тийм ээ. Дотор байрыг янзлаагүй болов 29. Энэ нэг тусгай хэрэгцээ сургуулиуд дээр бас нэг тусдаа анхаарч явах хэрэгтэй байлаа. Би 25-аар нэг очие. 25 дугаар сургууль 55 гэж өгдөг бах тий. Би нэг хэдэн ийм юунууд дээр Сэмчтмаа тэмдэглэж аваад цагаан сараас хойш нэг явж нэг нөхцөл байдалтай танилцсан. Энэ бид нар энэ хотын баруун зүүн талд хүн ам ихсэн учраас бас нэг энэ тусгай хөтөлбөр сургуулийг нэмж барих энэ төр шаардлагууд байгаа. Тэрийг нэг хэдүүлээ ярья гэдэг. За Цэрэн хаан захирлын юг хоёлаа ер нь нэг уулзаад тэр танахыг бүр яг 23% болгох юун дээр ямархуу дэмжлэг тусалцаа бүр ингээд бүхэлд нь шилжүүлэхэд ер нь ямархуу нөхцөл байдлууд байх үүдийг ярилцъя. Амраа хэдүүлээ нэг 52-оор нэг ороод тэгээд 23 шиг юм уу 18 шиг ч юм уу болгох
ямар хуу юу байх вэ? Ингээд нэг дандаа юм ахичих ёстой шүү дээ. Тэрнгөөр нэг хэдүүлээ ярилцъя. Бусад юмнууд дээр би танаа бас туршлагыг очиж судлаа гэж бодож байна. За хангаа хотхныг ярьсан. За тэгээд бүгдээр нь баярлалаа. За тэгээд та бүхэн маань одоо эх 7 хоногт айлчлан ирж байгаа сүрийг дараг чимээх морин жилдээ сайхан золгон ороорой. Тэгээд морин жилд хэдүүлээ бас сайхан уулзаж хотын ажил амьдрал, сургууль цэцэрлэгийн ажил амьдралуудыг хэдүүлээ ярилцъя. Би та хэдэд хэлсэн тэр миний ярьсан зүйл болгон дээр манай энэ хэд маань хөтөлбөр гаргаад төлөвлөгөө гаргаад ажиллана гэдгийг хэлээ.